За хэлэнд төлөөний үг гэж байдаг. За жишээлбэл би Баттүрүүдийн нэртэй өөрийгөө дандаа Баттүр гэдэг хэлтэй биш. Би гэж хэлнэ шүү дээ. За миний хажууд надад ярьж байгаа нөхөр бол чи юм уу та? Тэрнийг хоёрдугаар би, нэгдүгээр биеийн би болгочих. Тэр хол байж байгаа хүн бол гуравдугаар бие болно. Живд хоёр ингээ ярьж байгаа хоорондоо хол байж байгаа өөр нэг хүнийг бол тэр гэж хэлнэ шүү дээ. Бас эд юм гэсэн тэр гэж хэлнэ. Гуравдугаар бие. За энэ нь болохоор биеийн төлөөний үгэнд ганц тоо олон тоо гэж байна. Биеийн бид нэгдүгээр бие дээр би ганц тоо олон тоо гурван юм зү. Нэгдүгээр бие дээр болохоор бигээд олон тоон дээр бид хоёрдугаар бие дээр чи та гэж чад та нар болно. Чи нар гэж байхгүй шүү. За гуравдугаар бие дээр тэр гэжсэн тэд болно.